Нэг шүдийнхаа энэ өдөр амар амгалан айлтгая. Яг нэг үгэлэхэд энэ захиргааны эрх зүй, зөрчлийн эрх зүйн асуудлыг би бас сайн мэдэхгүй маа. Тийм учраас өцөгдөр өчигдөр энэ асуудлыг оруулсан, үндслийг гаргасан дээд шүүхийн, дав залтах шатны шүүхийн шүүгчнэр ганц нэг хүмүүсээс энэ лавлгаа материалууд авлаа цэцийнхэнтэй бас санал солилцлоо. Тэгээд би бол хувьдаа юу гэж ойлгосон бэхлээр миний хэлж байгаа санал бол энэ цэцэн дүгнэлтийг хүлээж авахаас өөр арга бидэнд алгаа гэж би харж байна. Тэгээд хэдэн санал хураадгийн байгаа шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хийгээд явахаас өөр арга алгаа. Энэ хэрэгцээтэй явдалтай асуудлууд энд яригадаад байгаа маа. Энэ захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлагын хоорондын зааг ялгааны асуудал. За зөрчлийн хууль, эрүүгийн хуультай хэр холбогдох юм. За захиргааны эрх зүйд прокурорын оролцоо нь ямар байх юм. Тэгээ явсаар хагаад энэ эргэн хүн энэ зөрчигдсөн эрхээс сэргийлгэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах арга зам, шүүхийн хамгаалалт байх уугүй юу гэд ингээд олон давхар асуудлууд яригадаад байгаа юм байна. Эцсийн дүндээ захиргааны зөрчил, захиргааны аль нэгэн байгууллагын шийдвэр захиргааны шүүхийн хяналтанд байх уугүй юу гэдэг л асуудал яг явсаар хагаад энэ дээр угандаа очиод тулчаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол би харахтаа захиргааны шүүхийн шүүгч нар ажил нь багтаад юм уу эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж авах гэдэг зүйл алга гэж би харж байгаа. Батцуур шүүгчийн асуудлыг оруулсан нь үний юм байлаа. Гэхдээ практик амьдрал дээр энэ бол болохгүй юм байна гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд ялангуяа анхан шатны болон дав залтах шатны шүүгч нар нэг үндслийг гаргаж өгөөд дээд шүүх бол хүлээн зөвшөөрсөн ийм учиртай юм байна. Нэгдүгээрт. Хоёрдугаар зөрчлийн хууль тодорхой хэмжээний дэвшил авчирсан гэдэгтээ мэргэжлийн хүмүүс бид нар хүлээн зөвшөөрнө л дөө. Зөвшөөрөхөөс ч өөр арга байхгүй. Гэхдээ энд хууль тогтоогчид бид нар нэг том алдаа гаргасан байна гэдэг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Энэ дэвшилттэй ямиг бид нар оруулж хэрэгжүүлэхдээ хууль хэрэглэх байгууллагууд, албан тушаалтнууд, за энэ хууль захирагдаж амьдрах, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой иргэд аж ахуй нэгж тэдгээрийн удирдлагад энэ хуулийнхаа онцлог шинжийг сайн тайлбарлаж яриаггүй одоо хууль сурчлах ажил дээрээ жоох алдсан юм байна уу гэж харж байна. За бун хуулийн хоорондын уялдаанд алдсан юм байна. Яагаад гэж хэлээд байгааг бол өнөөдөр энэ зөрчлийн хуультай одоо бид нар онлын хувьд хичнээн зөв юм хийсэн байлаа ч гэсэн амьдрал дээр иргэдээс ч гэсэн тэр шүүх, прокурор энэ хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудаас ч гэсэн тэр энэ хуультай холбогдуулсан гомдол салахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр л бид нар хаа нэгэн газар юм дутуу хийсэн байгаагаа л бид нар хүлээн зөвшөөрөөд энэ асуудал дээр яаралтай засаж залруулах ажлаа хийх ёстой юм байна гэж бодож байна.